Манай улс өнгөрсөн 40 жилийн хугацаанд сансрын технологийн хэрэглэгч орон байж ирсэн. Харин одоо сансрын технологиг хөгжүүлэгч орон болохыг зорж байна. Зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ог тохиолдуулан шинжилгээ ухааны академиас сансар судлал ба сансрын технологи эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, асуудлыг эрдэмтэн судлаачид хөндөсөн байна. Монгол хүн сансарт ниссэн тэр цагаас хойш манай улсад сансар судлалыг хөгжүүлэх суурь үндэс тавигдсан. Энэ суурьндаа үндэслэн цаашдаа эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй байгааг судлаачид хүндлөө. Манай улсын эрдэмтэн судлаачид идэвхтэй ажиллаж, Монгол Улсын их сургуулийн судлаачдын баг Монгол Улсын анхны хиймэл дагуул болох Мазаалаг хөөргөж байсан. Тэгвэл одоо дараагийн хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлтгэл ажилдаа оржээ. 2 жил ажиллаж байгаад өөрийгөө гүйцэтгэх 2019 онд бол буусан байгаа. Тэгээ одоо бидний ажиллаж байгаа одоо хиймэл дагуулын систем бол тэмүүлэл хиймэл дагуул бол хөөргөн 2020 онд багтаагаад хөргөчэй гэсэн ийм төлөвлөгөөтэй бол ажиллаж байна. Тэгээд энэ тэмүүлэл хиймэл дагуул маань болох тэр Монголд бол хиймэл дагуулын технологиг хийж болдго юм аа. Монгол мэргэжилтнүүд энийг бол хийж чаддаг юм аа гэдгийг бол харуулах зорилготой ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Сансрын технологи өнөө цагт нийгмийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж, байгаль цагуурын өвчтөлөх эрсдлийг бууруулахад үр дүнгээ өгч байна. Жишээлбэл цаг агаарын өвчлсөн мэдээ улсын хэмжээнд их нэгдсэн зураглалыг хийхэд хиймэл дагуулыг ашигладаг юм аа. Зодын эрсдлийн зураг гэж хийж өгдөг. Тэгэхээр бид нар энэ зодын эрсдлийн зургаар онцгой байдлаа ерөнхий газарт үйлчилчихэнгүүт онцгой байдлын ерөнхий газар маань за тэнт зодтой байх нь гэж анхаарад нөгөө өвснийхаа нөөц эднэр ингээ хуваарж мөвөрлөө явахаар ингээд тэрэнд бол одоо яг нарийн тоосч гаргаагүй ч гэсэн маш их хэмнэлт гаргаж байгаа нь ойлгомжтой. Цаашдаа манай улс энэ салбартаа хязгаарахын тулд наривчлал сайтай газрын станцуудыг олноор байгуулах хэрэгтэй гэж салбарын эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн сансрын судалгаа хариуцсан бие даасан байгууллагатай болох хэрэгтэй гэдгийг ч хэлж байсан юм аа. Жишээлбэл бид нар хиймэл дагуулын өндөр наривчлалтай мэдээ авах дандаа гаднаас худалдаж авдаг байсан. Тэгэхээр энэ худалдаж авдаг мэдээллүүдийг тухайн одоо улсынхаа хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцыг байгуулснаар тэр мэдээллүүдийг үнэгүй авч ашиглах магадгүй тийм өндөр боломжтой. Сансрын технологитой холбоотой үйл ажиллагааг зохион байгуулдаг тийм байгууллагатай болох хэрэгтэй шаардлага бол байна. Энэ сансрын технологиг хөгжүүлэх дундын энэ лабораторийг шинжлэх ухааны инновацийн кластерын төвдөр байгуулах гэсэн энэ саналыг бол бид нар хоорондоо ярьж дэвшүүлээд байгаа. Энэ талаар ч манай төр засаг маань анхаарч дэмжиж ажиллана баг. Ирээдүйд бид нар юу гэдэг вэ? Сайлаа бэлтгэхээр саваа гэдэг. Одоо хиймэл дагуулыг хийхин тулд хиймэл дагуулыгаа бүтээх тэр лаборатори, тэр хиймэл дагуулыгаа хийсэн хиймэл дагуулыгаа туршдаг тэр лабораторийг бий болгох нь зүйтэй. Манай улсын эрдэмтэн судлаачид баг болон ажиллаж, сансрын технологи бүтээх боломж нь бүрэн бий. Энэ чиглэлээр 10 гаруй залуу судлаач гадны улсад суралцаад ирсэн гэдгийг онцолж байлаа.